Ирчүүдээ өмөрч утсан шүлэг. Ирэх хүнийг та нар хаяач гисэн хайрлааж ирлэгт явчихсан. За, хэдүүлээ од хэлээ да. Удаа болжээ. Хизэнээс ирсэн юм бэ? Бараг. За, хэдүүлээ. За, подкаст хий гэж бол айгуу дээр үеэс ирсэн. Тэгсэн те. Мэдгүй. Бараг өглөөс үү? Бараг өглөөс ирсэн тийм. Яг энэ сэдвийг айгуу randomly барьж авсан л та. Гэхдээ бүгдээр яг санал нийлээл явуулсан юм шиг тийм. Сэтгэлийн гүнд байсан сэдв. Гүг тэр амар угаасаа бүр ингээл яг л онцсон сэдв шиг санагдал даваа гээл. Хоёулаа нэг яриад л гэсэн тий танай ажлын гадуур явж байгаа л ер нь юм байна. Нэг юм хийя энэ төр гэл. Ишчүүд юм лээ. Тий, ичүүдтэй бараг төрийн ус байгуулъя гэж байна. Бидэд болохоор Android дээр болохоор бүр яг нэг mail empowerment юм хийвэл гэж ярьж ирсэн. Бүрөө. Тийм сурвалжлах нийтлэл ч юм уу яг юу ажиллах уу гэд бас яг ярьж лээсэн зүйл. Тэгсэн чинь харин яг Dashka ингээл ороод ирсэн чинь яг угаасаа бодоод яг ингэжсэн юм ороод ингүүтч тэгэл. Гэхдээ харин подкаст нь айгүй зөв хэлбэр гэж магадгүй. Тэгэхгүй л ингээд сурвалжлага гэдэг чинь ингээд нэг юм тийм нэг нэвтрүүлгүүд байдаг та тийм нэг тийм амар их ажлаас гадна нэг юм нэг хэцүү нэвтрүүлгүүд ч юм юмнууд байдаг. Сэтгэл өвтгөөд байдаг. Тийм болчих магадгүй байсан болохоор жоохон гайхалсан. Нэг юм мэдмээ санагдал ирж яах чинь нэг тийм ядарсан ир хүн гарч ирж байгаа. Би бүр яг ингээд нэг ирчүүдийн талаар ингээд нэг бодоол яваадсан. Би яг нэг пост Dashka гэх тэр саналыг чат дээр тавихаас өмнө 2-7 хоногийн өмнө ч би нэг mail and privilege бол бүх хүний асуудлаа гэдэг нэг тийм өөрийнхөө нэг пост юм тавьчихсан Facebook дээр. Яг бодоодсон ах. Тэгэл бүр Dashka-г ороод ирэнгუთ нь бүр ингээл яг штэ яг л наац идэвчин штэ гэдэг. Яалчгүй тий. Тэгэхээр гурлаа бол подкаст хийнэ гэж яриад яваадсан. Яалчгүй сэдв дээрээ л айгу гацсан юм л бодоодсон. Угаасаа нэг юм чинь нэг юмны төлөө байх подкаст ч юм бол нэг хэлбэр нь шүү дээ одоо. Нэг юмны төлөө нэг юмд одоо хүрэх гээд яваад байгаа нэг гайгүй юм болох чи тэрэнд нэг нөлөөлөх зүгээр нэг багаж нөх юм уу? Харин одоо л эхэлсэн явж байгаа тийм. Тийм шүү дээ. Ажиж байгаа. Тийм шүү дээ. Тэгвэл за та гурлаа яриа л да. Яагаад ямар сэдвээр ярих гэж байгаа юм тэгээд өнөөдөр юу ярих гэж байгаа Закаас эхлэч юм уу? За Dashka нөгөө нэг түрүүн чат дээр явуулсан юмаа нэг хэлээч. Чат дээр явуулсан чатуудыг чи харуулах уу? Уншиж өгөөч. Яа чат дээр чи ерөнхийдөө нөгөө юугээ нэрээ нэг айгу цагтай айгу гоё хэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Гэрчүүд таачив 18 цагт. Бид нэр 18 цагаас уулзаж яг энийг подкаста хий гэж тохирсон. Тэгээд 18 цагта бүгд цагтаа ирсэн. Ирчүүд байсан гэдэг. Гайхамшигтай цагтаа ирсэн. Ер нь бол тий. Тэгээд сэдв маань бол ойлгомжтой. Бид нэлээ ярьж байгаа зүгээр ирчүүд хайчив гэдэг сэдвийг сонгосон юм. Яагаад тэгэхээр бид гур угаасаа санал бас нийлсэн. Тэгээд бас тодорхой хэмжээгээр бас яг тулгамдаад байгаа ч юм уу эсвэл хүн болгоны бас яг ил гаргаж тавьж чадахгүй байгаа ч юм уу эсвэл мэдгүй хүн болгон мэдээд байгаа мөртлөө нэг юу ч хийхгүй байгаа ч юм уу эсвэл юу хийхээ мэдэхгүй байгаа ч юм уу бас айгу сонирхолтой сэдв юм болов уу гэж бодоод байгаа. Миний хувьд бол тэгээ бүгдээрээ бас санал нийлээд яг энэ сэдвээр ярихаар цугларсан байна гэж. Ер нь сүүлдээ ажиллаад хахад түрүү жил лөө нэг 2 жилийн өмнө жилөө нэг эмэгтэйчүүд нэг нийлэл гарцсан байсан шүү дээ. Эмэгтэйчүүд нь айгу өндөр боловсролтой. Ирчүүдтэй хитэцэн боловсролтой тэгээд бахан сингл эмэгтэйчүүд байна гэсэн утгатай нэг. Риоторс яг болов уу юу хөлөө. Нийтлэл яваад нэлээд газар аваадсан. Тэгээд би тэрийг уншичаал яг бодож байсан хөө. Нэрээ яг ер нь гэхдээ ажиглагддаг шүү дээ. Тэгтээ яг тэгээд харангуут нэрээ яг угаасаа миний эргэн тойронд ажиглагдаад байгаа биш ер нь байгаа юм шиг байна гэл. Тэгээд тэрнээс хойш тэр сэдвийг ингээл бодоо яваад ангууд ер нь зөвхөн монголч биш дэлхийд даяараа бас нэг тийм ирчүүд нэг тодорхой хэмжээний нэг тийм уналтанд ороод байгаа юм шиг тийм. Харин тийм нэг тийм имзэг хөрхи хөнгөн амьд тийм байл л та. Амар амархан юмд уруу татагддаг. Видео тоглоомд орчин, алкоголонд орчин, тамхинд орчин. Тэгээд амар бид нар орчин ирчүүд ороод тэгээ алга болчдаг гарч ирсэн юм. Амар олон нөх байгаа байхгүй. Харин тийм юмнууд байна. Тэгээд яг энэ сэдвийг барьж авсан шалтгаан бол хүн болгонд бас нэг тус тусдаа одоо хувийн туршлагатай experience байгаа ах. Тэгэхээр
тэрнээсээ хэдүүлээ яриад явчих гэж бодож ин л та. Тэгэхээр тий. Миний хувьд болохоор ингэж боддог байхгүй. Одоо нөгөө нэг яг нийтлэг ингээл яриад байна шүү дээ. Ирчүүд арчааг уулцсан байна л тий. Ирчүүд ингээд боловсрал муутай байна. Тэгэл одоо сингл маамууд хариуцлахгүй ирчүүд байна гэж зөндөө яриад байгаа байхгүй. Тэгмэнд нэг юмыг одоо буруу ойлголт өгчихвээ гэж бодох байхгүй подкастаар дамжуулаад юу гэхээр яг сайн ирчүүд бол байгаа тийм үү? Сайн ирчүүд бол байгаа. Бүх эмэгтэйчүүд ч мундаг биш тийм үү? Муухан эмэгтэйчүүд ч байгаа байхгүй. А зүгээр яг дундаж ирчүүд болон дундаж эмэгтэйчүүдийг харьцуулахад үнэхээр дундаж эмэгтэйчүүд ирчүүдээс илүү болчиход байгаа юм уу тийм? Тэрийг л эрэл хайгуул хийлгээд байгаа. Тэгэхээр бодтойгоор дундаж энэ хоёр чинь одоо юу гэдэг чинь хитрхи ялгаатай болчих юм бол асуудал шүү дээ тийм ээ. Одоо гэр бүлийн харилцааны өвдөж байдаг юм уу? Мэдхгүй ажил төрөл дээр гараад ч байдаг юм уу? Тэгэхээр яг тэрэн дээр төвлөрж байгаа гэдгээ зөв хэлэхгүй болвол тийм. Тэгэхгүй нөгөө нийт ирчүүдийг ч одоо муу ч гэдэг юм уу тийм асуудал бол ерөөсөө биш шүү дээ тийм ээ. Тийм тэрийг бас айгу зөв ойлгох хэрэгтэй. Зөв ойлгуулж хэлэхгүй. Бидний ярих гэдэг өнцгийг те тэгэхгүй бол бас юу гэдэг гинт амир ирчүүд байхгүй байна гэж амир ерөнхийд нь бүгднгийн яриад байгаа зүйл бас биш. Гэхдээ нэг юм одоо нөгөө mismatch гэдэг шиг нэг сонин юм зөрөөд байгаа тийм зүйлүүд үүсэж тах шүү. Ялчгүй тэгж ажиглагдаад байгаа. Дашкагийн хувьд одоо ямар би сүл бодож ирсэн нэг юу юм бэ? Энэ ихтэй миний зүгээр юм таамаг гэхгүй. Зүгээр ингээд одоо ингээд бид нар чинь бүгдээр ингээд нийгэм дотор амьдарч байна шүү дээ. Бөөнөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүд. Гэхдээ яг эрэгтэй хүнд ингээд яг тусдаа ингээд амьдрал хэлмүүд эрэгтэй хүн дээр нэг ирдэг нэг арай нэг өөр төрлийн одоо хариуцлага байгаа байхгүй. Тэнгүүд бид нэр өөрсдөө яг тэр нөгөө хариуцлагыг авах хүртлээр бид нэр тэр хариуцлагыг даахууц төвшөнд нөгөө бэлтгэгддэг үү гэдэг юм болохоор зүгээр явж байгаа л гинт болчихдаг ч юм уу тий. Нэг тийм шилжилтийн дундалт нэг юм жиргэлэх юм байхгүй юм шиг. Тэнгүүтээ гинт ирсэн хариуцлагац ч юм уу гинт ирсэн өөр нөхцөлд дасаж чадахгүйгээр заримдаа ингээд жоохон тэрэндээ даглагдчихдаг юм шиг. Тиймэрхүү нэг тийм зүгээр ирчүүд нэг муутай биш зүгээр зарим юм дээр бэлтгэл муутай тоглоомын дүрмийг олохгүй дараагийн тоглоом руугаа шилжээд байгаа юм шиг санагддаг байхгүй. Гэхдээ надад бол за жишээлбэл ингээд бэлтгэл муутай гэж байгаа юм те. Гэхдээ тэгсэн мөртлөө яг тэрэнд нь бэлтгэх юмнууд нь юу вэ гэхээр бас айгүй дутмаг юм шиг санагдав. Харин тийм байхгүй. Одоо жишээлбэл би яг Америк сурж байгаа л тэнцээ болохоор одоо хэрхэн эр хүн байх вэ? How to be a gentleman те. Одоо тэгэнгүүтээ эр хүний одоо заавал мөрдөх ёстой 104 мөрөм ч гэж яах шиг ингээд амар олон номнууд жишээлбэл байдаг те. Наад би бас хэд хэдийг худалдаж аваад уншиж л байсан. Тэгэнгүүт тэнцэж яг бүгднгийн дагаж мөрдөх ёстой гэсэн үг биш. Тэр чинь яг ингээд тэр бол нэг өөр нэгэн, Монгол бол нэг өөр нэгэн. Гэхдээ ерөнхийдөө нэг юм ерөнхий чиг шугамыг нь бас ингээд буулгаад бичсэн ч юм уу ингээд тухайн хүн уншаад өөрөө ойлгоод авчих боломжтой ч юм уу те. Тиймэрхүү юмнууд зөндөө байгаа байхгүй. Жишээлбэл одоо юу гэдэг за А боллоо гэж хэлж штэ те. Одоо би чинь манай охин одоо 2 нас төгсөж байгаа. Тэнгүүт чинь яг ингээл А болоход бэлдээл байж ангууд эрэгтэй хүнд зориулсан номч байд юм уу? Гарын авлагч байд юм уу? Жишээлбэл Монгол төр байхгүй байхгүй. Тэгэл хэрхэн одоо А байх вэ гэж тэгэнгүүт чинь мэдгүй. Би тэгээ бас нэг гадаадаас ном захиж авчирч уншсан бохгүй. Тэгээ гадаад болохоор бүр ингээд хүүтэй аав, охинтой аав партнер гэж ингээд ихэр хүүхдтэй аав гэх ингээд бүр ингээд сэдвчлээд ингээд юмнууд бэлтгэсэн байж байгаа байхгүй. Тэнгүүт чинь яг чиний хэлээд байгаа одоо жирэг гэх юм уу те тэр юмн дээр бас юу гэдгийг мэдгүй ямар нэгэн байдлаар тэр юмнуудыг бас хийхгүй байгаа ч юм уу хайчаад байгаа ч юм уу яг тийм юм айгуу дутмаг байгаа юм шиг надад бас анзаарагдал идэв. Та хоёрын хувьд ямар хөө юм бэ? Миний хувьд ч гэсэн яг адилхан юу гэхээр яг ингээд нөгөө нэг эрэгтэйчүүдэд зориулсан ч гэдэг юм уу за залуу хар хүн зориулсан тийм залуу аавд зориулсан ч гэдэг юм уу за хичээл насны эрэгтэйчүүд зориулсан ч гэдэг тийм контент ч гэдэг юм уу мэдхгүй нэг зөвлөх тийм сэтгүүлч гэдэг юм уу ховорхон ч юм уу эсвэл баг байдгүй ч юм уу байна. Тийм. Би одоо нөгөө гадагшаа ингээл явж байхад нөгөө нэг сэтгүүлийн булангаар оронгуудаа men's health-ыг авч дандаа уншдаг байхгүй. Тэр чинь бол олон оронд ингээд тухайн орныхоо контентер одоо нөгөө эмэгтэйчүүд зориулсан Cosmo байлаа тийм сэтгүүлтэй Cosmopolitan сэтгүүлтэй адилхан тийм юм байхгүй. Хамгийн их одоо зарагддаг тийм интернетээр ч гэсэн байгаа бах. Тэгэнгүүт ядаж нэг одоо юу гэж энэ подкастаар дамжуулаад цувралаар явах гэж одоо найдаад байна л та. Тэгэхээр дараа нь бас нэг өөр одоо сэтгэл зүйч ч гэдэг юм уу эсвэл өөр боловсролын ч гэдэг юм уу те мэдхгүй одоо хүмүүс оролцоод те илүү ирчүүдэд тийм одоо ирчүүдийн эрүүл мэнд те эрүүл мэнд гэхээр биеийнх байна сэтгэл зүйн байна боловсролын байна ч гэдэг юм олон талаар бас ингээд нэг тийм
зөвлөгөө өгсөн тийм одоо подкаст байгаасаа гэж хүсэж байгаа. Ягаад гэхээр нэг тийм юм дутагдсан байгаа л гэж хараад байна л да. Тэгж л ойлгож л одоо би нэг за яг наатгаж хийхгүй болохгүй. Яг ийм юм бол Монгол дутагдаад байна л гэж хараад байна. Над бол мэрэгжлийн юм бол за мэдээж тэр бол дутагдсан угаасаа ойлгомжтой тийм шиг. Тэрнээс гадна зүгээр нэг тийм мэрэгжлийн бус нэг тийм ярих хүн заримдаа амар дутагдсан шиг санагдаад байна. Ингээл хүмүүнтэй ярьж байгууд ирчүүд чинь за ингээл хоорондоо уулзаал суухлаар тодорхой хэмжээнд мэдээж хэрэг ярина. Бимээ уугац ч юм уу ярина. Гэхдээ бүр нэг тийм яг дотор бүр нэг гүнд байгаа нэг яг гол асуудлаа гаргаж ирж ярьж чаддсан юм уу? Над игэлзээтэй санагддаг байхгүй. Ялангуяа түр нэг муу бэлтгэгдсэн гэлээс шүү дээ тий. За гадаад ингээл танил майл ингээл хүмүүс ч болохоор нэг найзууд бол гадныхан бол ингээл угаасаа багасаа ширээгээ төрөө суудаг аав нь ээж нь ч юм уу сургууль дээр ч юу болоо гэл ингээл амьдрал дээр болж байгаа маа яриа сурчдсан шиг санагддаг байхгүй. Ирчүүд октод ялгаагүй. Тэнгүүд манай төрөө дэрэнгүүд октод арай гайгүй юм шиг байна. Ээжтэйгээ ядаж ингээд яриад ингээд нэг юм хөрхөн байн дээр юм байна гэж ярьчдаг. Ирчүүд болохоор нэг тийм юм мэдгүй би л авста амьдрал дээр үзээгүй. Тэнгүүд ерөөс нэг тийм өөрийгөө илэрхийлж чадахгүй зарим талаараа хамгийн ойрын хүндээ ч гэсэндээ нэг өөрийгөө нэг шаналгаад байгаа юм а ойлгуулж чаддгүй юм шиг тиймэрхүү юм байгаад тэр нь бас зовоогоод идэх юм уу. Наад чинь гэхдээ бас айгүй нөгөө нийгэмтэй холбоотой асуудал. Яг тэгэхээр яг миний хувийн бодол шүү. Жишээлбэл яг тэгэл манайхан чинь нэг юу гэдэг ингээл мэдгүй эр хүн нэг тийм дугуй нэг ихсгээ сууж явах хэрэгтэй юм шигтэй нэг уламжлалт айгүй нэг тийм сони юмнууд байдаг шүү дээ. Тийм уйлж болохгүй олон таван хүүхдэд ажиллахгүй. Тэгээ тэгэнгүүтээ ингээл яг ингээл бүх юмаа ярьж болон тэгэнгүүт нэг одоо юу гэдэг шалчгар залуу гэдэг шиг юм болчих гээд байдаг ч юм уу те. Тэгэнгүүт яг тэгэл нэг Монголд байдаг манли одоо ихтэлэг тэр стереотипд нийцхийн тулд бас ингээл тэр хүндээ ингээл лэдэг очиж магадгүй л сүүлийн үед тэгж одоо солонгос драма айгуу гайгүй болгоод байгаа юм шүү. Үйлдэг болоо үйлэх ёстой гэж мэд. Тэгээ харин наад чинь айгуу тийм сонин бас мэдгүй. Яг ярилцаад ойлголцсон гэдэг чинь угаасаа жоохносоо хэрвээ яг ингээд байнга ярилцдаггүй тиймэрхүү одоо юу гэдэг нь жоохон тийм нарийн ямиг ярьдгүү угаасаа хаагаад дараад цаанаа ингээд цоочлоо тавиад сурцсан бол айгу хэцүү байхгүй хэцүү. Тэнгүүд одоо та хоёр хоёулаа гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Тэнгүүд яг их нэртэйгээ ярих шаардлагатай болно шүү дээ. Тэр үнтэйгээ хоёулаа байж байгаа. Тэгтэл та хоёр ярьж үзээгүй те 20 жил яриаггүй ингээд байжсэн аа. Ингээд гинт ярих шаардлагатай болж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд ихэндээ ч юм уу ингээд би бол гайгүй ярьдаг л та. Тэгтэл ер нь анх нэг тийм найз хүмүүнтэй болоод тийм амар тийм нарийн юм ярихад нэг тийм дасаг аимд эвгүй байдаг гэсэн үг. Нэг тийм үг гардаг уу энэ нэг хилээд тэрийг байна уу да. Ер нь бол хамгийн гол нэг энийг хилээд чи яах вэ гэсэн нэг тийм бодол байгаад байдаг тий. Тэнгүүт нэг юм зөрүү бас үүсэж байсан юм шиг санагдсан. Магадгүй. Яг тэр нөгөө эрэгтэй эмэгтэй үний ялгааны л асуудал байна. Яг тэгээ юу л ярих гэж бодоод байна л да. Одоо юу гэдэг чинь ямар ялгаа мэдрэгдэж байна. Одоо юу гэдэг ажил хийж яхад ч байдаг юм уу, сурж яхад ч байдаг юм уу. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд ялгаа те. Одоо шин Зак бол ярьж лээсэн шүү дээ. Нөгөө нэг ажил авах гад ярилцлаганд дуутахад ч байдаг юм уу. Зүгээр миний хувьд яагаад энэ сэдвийг ингээл нэг жоохон ингээл бодоол явуулсан бэ гэхээр 2016 онд би нөгөө нэг Солонгосын засгийн газрын хөтөлбөрийг Монголд илчүүлсэн. Тэгээд жилдээ нэг 23 одоо ингээд залуучууд бакалавр, магистр, доктор тэтгэлгээр явдаг. Тэгэл тэд нарыг ингээд нөгөө нэг ямар насны залуучууд байна, хүүсээр нас ингээд харж байгаа. 4 жилийн хугацаанд би харлаа шүү дээ. Тэгэхэд л ерөөсө 70-аас 75% дандаа эмэгтэйчүүд байгаа. Тэ? Амар сонир тэгэл эмэгтэйчүүд илүү одоо шаардлагыг хангаад байна гэсэн үг байна шүү дээ. Илүү боловсралтай ч юм уу тэ нэг талаар. Тэгвэл сая бид нар бас хийсэн нөгөө ажлын гоё төсөлтэй. Яг одоо энэ байшинд бид нар 47 хүүхдүүдийг дуудсан тэ. Интервью хийх гэж ярьслаа. Тэгэж 47-гийн ганцхан нь эрэгтэй байсан зөө. Тэгээд тэр даашаа тэнцээгүй зөө. Тэнцээгүй. Тэгээд тэр бандерс би асуусан. Тэр залуугаас яагаад ингэж ирчүүд ингэж баг байна те? Яагаад баг байна гэхэд тэр шуулуух хэлж байгаа шууд. Гүй яах вэ тэгэл ер нь бол ирчүүд ч айгу дундаж ирчүүд бол ер нь муу шүү дээ те. Би ч гэсэн одоо өөрийнхөө үеийн эмэгтэйчүүдээс одоо оюутан эмэгтэйчүүдээс бол айгу муу шүү дээ. Яагаад муу ингэ? Яагаад муу ингэ өөрөөс нь асуулах гэдэг байна. Тэгвэл нөхөр нэг амар сонин хариултсан. Тэрний үхээр
Гүү яг хөө тэгэл бид нарыг ингээл багаас ахуулаад ингээл багш нар хүртэл ингээл ялгаж харцдаг юм л та. Нэг юм ингээл хариуцуулах болгонгод наад хариуцлахгүй эрэхтэй битээ те. Энэ юмхтэй оюутанд хариуцлах. Ингээл ингээд ялгачтай юм байна. Тэгмээ тэр залуу надад юмс хүний хандлага миний бодлоор хүмүүс тэр хүнд яаж хандхаас тогтдог болов гэж бодож байна. Тэгэхээр биднэрт ингэж хандаад байдгаа гэж хэлсэн. Яг хөө тэр ганц хүүхдээр тохиолдсон зүйл байж магадгүй. Гэхдээ яг тийм байна уугүй юу вэ гэдгийг нэг эрэлхийлж олмоор байгаа байхгүй тийм. Ягаад гэвэл бодтоор ажил давъя, хөтөлбөрт дуудъя, засгийн газрын хөтөлбөрт яг Солонгос бол ганц бус дээр би ямар байгааг мэдэхгүй. Ингээд харахаар эмгтээчүүд ингээд боловсролын төвшөнт ч гэдэг юм уу ингээд нэг давмгаалаад гараад ирсэн нэг юм л байгаа юм. Энэ өөрөө асуудал ч гэж болно, асуудал биш ч гэж болно л да. Гэхдээ яг сүүлийн үеийн гарч байгаа янз бүрийн гэмт хэрэгчүүд мэдээлэл ингээд харахаар ингээд жоох ингээд цааш нь судлаад үзэхлээр асуудал гэж харагдаад байна. Тэгэхээр энийг асуудал юм болоод хэдүүлээ нэг жоохон өөрчлөлч нэг юм хийхгүй мүү гэсэн тийм санаа ирдэг. Тэгэхээр харин ирчүүд яг хайцч юу гэдэг тийм. Одоо яг би за жилч хүрэхгүй дээ хизээ чинь би TOEFL өгсөн байхгүй IBT өгсөн. За бас яг ижлэхэн л дүр зураг. Яг тэнд очиод ингээл суусан. За надаас гадна нэг 2 эрэгтэй байсан уугүй юу? Бус нь дандаа эмэгтэйчүүд. Тэнд чинь одоо тэгэл 30 шахуу хүн ингээд TOEFL өгж байгаа шүү дээ. Ингээд нөгөө компьютерийн хүмүүс суудсан. Тэнгүү чинь дандаа эмэгтэйчүүд. Тэнгүүтээ одоо юу гэдэг манай Android чи айгүйх ивентүүд зохион байгуулдаг. Тэ гадуур болж байгаа ивентүүдэд бас нэлээд анхаарал хандуулдаг. Тэнгүүд оролцогчдын за жишээлбэл мэдэхгүй нэг 70-аас дээш хувь нэмэгтэйчүүд ер нь бол байгаа. Тэнгүүтээ манайх ч бас яг ингээд арга хэмжээ зохион байгуулдаг. Сайн дурын баг гэж байдаг. Тэнгүүт чинь сайн дурын багийнхны бас дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэнгүүтээ бас яг түрүү хэлсэн шүү дээ. Ажилд авах гээд одоо жишээ нь яг сэтгүүлч гээд манайх редакцаа нэлээд шинжилээд тэгээд ажилд авах гээд сэтгүүлч нар ингээд авнаа гэдэг ингэсэн чинь зөндөөл хүн ирсэн. Тэгвэл тэр дундаас заастаа мэдхгүй. Үнэхээр гарын 5 орон дотор л хэрэгтэй хүн байсан. Тэгээд хамгийн гол нь тэнцэж орсон хүмүүс нь дандаа эмэгтэйчүүд байсан бас. Тэгэхээр одоо мэдхгүй. Энийг одоо бас нөгөө буруу юм гэж хэлж чадахгүй тийм. Зөв юм мэдхгүй. Гэхдээ нэг юм яваад таа нэг тийм нэг үнс байгаа юм тийм. Нэг юм байгаад байгаа. Гэхдээ юу гэдгийг би мэдгүй. Юу одоо уг нь бол манай хоёр бол нэг статистик яриад амар тийм сүржигнүүлэхгүй шүү гэж ярьсан шүү дээ анхтай подкаст. Гэтэл яалтчгүй нэг юм тоонуудыг ярмаар санагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт л ингээд магадгүй эмгтээчүүдэнд хүн амдаа их юм уу ч юм уу тийм. Тэгвэл чинь зүгээр нөгөө нэг магадлалынхаа онолоор илүү байх хэрэгтэй ч юм уу тийм. Тэгэнгүүт ингээ харангууд үгүй байгаа. 50 49 тийм. Тэгэхээр тийм их биш тийм ойролцоо. Тэгмүүд нөгөө нэг ихтэй сургуульд ч одоо нэг жилдээ нэг юу гэдэг чинь бакалавр, магистр, доктор оролцуулаад нэг 130-аад мянга, 130-аас 150 мянган оюутнууд суралцж байгаа юм байна л да. Тэгвэл тэндээс нэг ялгаа гарч байгаа юм болов гэж ярьдаг. Тийшээ орж ирэнгүүт ирчүүд нь 48 42% болоо. Эмэгтэйчүүд нь 58% болоод ирж байгаа. Тэгмүүд 2017-аас 18 оны төгсөгчдийн би нэг тоог харж байгаа юм. Төгсөختөө тэр нь бүр ихсэж байгаа ялгаа нь. Эмэгтэйчүүд 60 одоо баг 2%. Нийт төгсөгчдийн 62% эмэгтэйчүүд. Тэгмүүд 38% нь эрэгтэйчүүд байгаа. Тэгмүүд л яг ингээд 10 жилд бол харьцангуй тэрийг бол хараагүй л та тоог нь гэдэг ойролцоо болов гэж харж. Тэгмүүд их сургуульд орохдоо жоох ялгаа гараад төгсөختөө бүр ялгаа гараад за цаашаа бүр магистр руу орж ирэнгүүт тэр нь бүр илүү ялгаатай. Эмэгтэйчүүд нь илүү бүр 64 орж ирж байгаа. Нэгсэндээ баг 10 одоо магистр сурж байгаа залуучуудын 7 нэмэгтэй ч юм. Ингээд нөгөө боловсрол нь өөрөө ингээд ялгаатай болоод ирж байгаа юм л да. Дээд боловсрол орж ирэхээр энэ өөрөө нөлөөлөд байгаа юм болов уу гэж хараад. Наа чинь бас айгүй хайччаад байна тэр дундуур зүйлтэй л албатай шүү. Хайчсан гэхлээр нэг удаалагтай юм багш үлээ дээ. Ярьжсэн бохгүй. Ярьжсэн та сонссон бах та. Юун дээр ихтэйчүүд ингээд ажилгүйд л нөгөө согтуурлын судалгаа хийсэн. Гэсэн чинь яагаад ирчүүд ингээд их сургууль руу бас баг ороод байна гэсэн чинь амар энгийн хариулт болсон байгаа. Ирчүүд ихтэй хүүхдүүд эрт гэр бүлтэй нэмэр болж эхэлдэг гинэ. Ажил хийж эхэлдэг. Багасаа ажил хийж эхэлдэг. Мэдээж тэр нь бол юм зөөд юм уу яа гэн тэ. Хүүхдийн нэг биеийн хүчний шаардсан ажил. Тийшээгээ ингээд зарим хэсэг нь хайчуу гэдэг зарим нь ингээд тийшээ явчихад байгаа шүү. Орон нутгт. Гэхдээ одоо ч яг нөгөө нэг
Яг энэ дэр нэг юм харагдаад байгаа юм л да. Бас нэг сонирн парадокс зөө. Одоо юу гэдгийг ингээд харангуут за тэгвэл ажил эрхэлж байгаа улсуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байна уу гэдээ сарж байгаа юм. Тэгмэд ажиллах хүчний оролцооны гэдэг юм да одоо нийт ажил хийж байгаа хүмүүсийн 60% нь эрэгтэйчүүд байгаа. Санаатай. Тэгмээ 30% нь эмэгтэй. Гэхдээ би энийг юу гэж харж байгаа гэхээр одоохондоо бол юу гэдгийг манай одоо нэг эдийн засгийн чиг гэх юм да ажлын хөтөлмөрийн зохион байгуулалт бол илүү нөгөө нэг за Монгол төр тусмаа дийлэнх одоо тооны хувьд илүү их ажиллаж байгаа салбарууд гэх юм бол уулуурхаач гэдэг юм уу барилгач гэдэг юм уу зам гэж хараад байна. Илүү нэг хүчний юм. Тэн дээр бол одоо ирчүүд олон байгаад байгаа учраас тийж харагдаад байгаа. За тэгээ эмэгтэйчүүд дундаас нь хүүхд гаргадаг юм юм. А гэхдээ энэ тенденц цаашаа бол би өөрчлөгдөн гэж хараад байгаа. Яагаад гэвэл нөгөө л нэг одоо Закин ярьдаг ажил төрийн дөрөвс дэлхийн нийтээр ярьж байгаа. Технологи хуучин шиг одоо нөгөө нэг хөдөлмөрт одоо дулдууцсан гэх юм аашаа тийм одоо зохион байгуулалт өөрчлөлттэй шүү дээ. Тэгэхээр нөгөө боловсрол технологи шингэсэн тийм одоо ажлын байрууд одоо давмгайлж жин дарж ирэхийн сацуу ирчүүд бүр улам багасчих магадaltaй гэж ингэж хараад байна л та би ажил хүчний оролцоон дээр цаашдаа. Тэгэхээр бас магадгүй тий. Ийм нөгөө өөрчлөлт явагдаж байгаа тэр ирчүүд манд бэлэн биш байгаа юм болооч гэж бодох шиг тийм. Магадгүй ганцхан яг ажиллах хүч гэлтгүү одоо ер нь зүгээр яг ингээд харахаар ирчүүд нь ер нь яг хаана юу хийгээд яваад байна гэдэг айгүй надад би сонирхолтой сэдв санагдаад байгаа байхгүй. Зүгээр арга хэмжээндээр хүртэл арга хэмжээ тий ажил биш зүгээр арга хэмжээндээр хүртэл ягаад эмэгтэйчүүд нь илүү итгэвтэй ирчүүд нь ингээ байдгүй юм тий. Эсвэл одоо юу гэдэг юм зүгээр ингээ тэтгэлэг хөтөлбөрт аплай хийж байгаа байдлыг харахад хүртэл эмэгтэйчүүд нь дийлэх нь байгаа байхгүй. Одоо жишээлбэл яг хуу би Fulbright-ийн тэтгэлгээр Америкт сурж ирсэн. Тэгээ Fulbright яг хуу ингээ нөгөө аппликейшнуудаа өмнө нь сурж исэн хүмүүсээр ингэж хувааж ревю хийлгүүлэх тохиолдол бол бас байдаг л да. Ер нь бол одоо мэдэхгүй. Тэрийг хамаагүй eerч болох ба. 20-30 хүн ирдэг ч юм уу те. Гэхдээ тэр бол яг хаа бүгдээрээ л мэдчихл байгаа. Тэгэхээр тийм бүр би detail ярихгүй юм чинь. Тэгэхээр зүгээр тэрнийг харсан ч гэсэн эмгтээчүүд нь давмгай. Тийм. Тэнгүүт чинь яг ингээд боловсрал ажил одоо юу гэдэг нийгмийн итвэх одоо юу гэдэг бүх тал дээр ингээд тэгээд нас одоо дундаж наслалтыг харахад хүртэл эмэгтэйчүүд нь илүү гэрчүүд нь төрүүлж өгöd байгаа. Тэгж санагснаад нэг тэр нөө дундаж наслалтыг харж байгаа нэг сонирхолтой бодол төрөхгүй. Уг нь бол одоо хүүсийн харьцаагаар яг өнөөдөр ингээ харахад 51-49 байгаа шүү дээ. Тэгэнгუთ эмэгтэйчүүдийнх 75, эрэгчүүдийнх 65 байгаад байгаа шүү дундаж наслал. Тэгэхээр уг нь л ойролцоо шүү дээ. Тэгэнгუთ одоо хөгшин эмэгтэйчүүд залуу эрэгтэйчүүд байгаа юм шиг тийм тенденц бодогдохгүй нөө ингээд харахтаараа тэр гэхдээ магадгүй сүүлийн богино хугацаанд насны зөрөө нэмэгдсэн байж магадгүй. Тийм болохоор нөгөө нөлөөлөл нь одоохондоо мэдрэгдэж эхлэв гэж магадгүй. Магадгүй тийм. Яг зүгээр надад зүгээр сонирхолтой магадгүй байна тийм. Тийм уус нэг бодсон. Уг нь бол яг одоо өнөөдөр тоогоор болохоор бараг 5 байгаа байхгүй тий. Тэгэнгუთ энэ 75 хүрч дундаж наслтай энэ 65 байгаа гэхээс чинь зүгээр нэг тийм зөрөө бас байж магадгүй юм байна тий. Ер нь тэг яг энэ дээр бас нэг дахиад л ингээл би ингээл нөгөө нэг юу чи тоо ингээл ярихгүй ч гэсэн ингээд ярмаар санагдаад байгаа юм юу гэхээр яг Монголд ийм байгаа мó гэж бодож байгаа хгүй тий. Тэгэнгუთ нэг жоохон ингээд нэг тийм судалгаа ч юм уу нэг жоохон ингээл нэг тийм юмнууд ингээл эргүүлж тойруулаад ингээл харангуут ер нь дэлхий даяараач гэдэг юм нэг жоохон ийм явж байгаа юм. Одоо ганц Монголд одоо эмэгтэйчүүд илүү боловсралтай байгаа биш тий. Тэгэнгუთ нэг 66 оронд одоо нэг хийс нэг тийм судалгаа байгаа байхгүй. Тэгэнгуთ тэнд ингээд үзэнгуут эмэгтэйчүүд ер нь унших хичээлдээ илүү. Зүгээр 15 настай эрэгтэй эмэгтэйчүүдийг 65 оронд ингээд судалсан судалгаагаар ингээд харахад 15 настай эмэгтэйчүүд шинжлэх ухааны хичээл дээр 1 жилийн урд эрэгтэй одоо бандастай. Тэгэнгუთ унших хичээл дээр 2 жилийн урд явж байгаа гэж. Тэр 15 наснда шүү дээ. Ганц Монголд биш ийм. Тэгэнгუთ над дээр одоо ингээд нэг бүр ингээд нэг бодоод байгаа юм. Тэгсэн мөртлөө Монголд одоо эмэгтэйчүүд нь за Монгол дээр бод эмэгтэйчүүд нь илүү боловсралтай шүү дээ. Шийдвэр гаргах төвшин дээр ирчүүд давмгаа одоохонд. Тийм. Тэгэнгუთ за яг болоогүй ч магадгүй эмэгтэйчүүд орох. Гэхдээ нөгөө нэг боловсрал жоохон муу байгаа ирчүүд нь давмгаалал шийдвэр гаргах төвшин дээр оролцоод ирвэл
Харин тий. Асуудал байж болно шүү дээ тийм биз дээ. Тэгээ боловсрол жоохон муутай залуучууд шийдвэр гаргах төвшин дээр магадгүй уламжлал сэтгэлгээгээр ч юм уу тухайн одоо байгууллагын тийм хаярах тогтолцоогоор зөвхөн ирчүүдээ гаргаад байгаа ч юм уу тийм. Тэгхийн бол эн чинь асуудал байж болно шүү дээ. Тэгээд яг олон талаас нь ингээл нэг жоохон ингээл нэг логиктой ингээл ботхолоор ингээл асуудал бол ер нь бай шүү гэдэг нэг тийм мессеж л яваад байгаа юм л та. Миний хувьд ингээд яалтчгүй байгаад байгаа. Ер нь бол тийм ч учраас ирчүүд хайчив гэж подкастаар нэрийдсэн мөлий. Харин одоо хэдүүлээ энэ подкастаараа л бид нар ямар ч байсан нэг сизон хий гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр яг ингээд сэдвээр нь л болж өгвөл барьж аваад одоо дараагийн эпизод дээр боловсрал тэрний дараагийнх дээр эрүүл мэнд ч гэдэг юм уу одоо тэрний дараагийнх дээр этик ч гэдэг юм уу те ингээд яг л нэг энэ асуудлыг байж болох бүх талаас нь уулна ингээд харуулад ярьж мэдэх хүмүүсийн бас авчирч яриулаад ч юм уу те тийм л юм хиймээр байна. Тэгээд өөртөө судлаад яриад өнөөдрийнх дээр бас ингээд яг энэ ихний дугаарыг тавих байх те бодвол анрид дээр тэгэхээр хүмүүс бас саналаа өгч болдог бол те магадгүй яг бит гурав нөгөө чат дээр яг наа сэдвий чи ярилцъя гэж амар санаа нийлсэн шүү дээ. Тэр шиг хүмүүс за яг энэ сэдв магадгүй дутагдчих магадгүй дутагдахгүй байж магадгүй те. Тэгвэл бас юуны талаар яриул зүгээр үү гэдэг талаар саналуудыг өгнө танахаар дамжуулаад ч юм уу ингээд өгүүлэх хэсэг зүгээр санагдаад. Бас тийм тэгж болж байна. Ер нь бол яг хуу эхнийх яг ингээд цацагдаад их юм бол бас нэлээд хүмүүсийн хандлага ямар хуу байх нь анзаарагдах байх. Тэгээд бас үзэх яах нь үзэх нь яах нь. Тэгээд бас нэг ингэж бодоод байгаа байхгүй. Ирчүүдийн асуудал зөвхөн ирчүүдийн асуудал шүү дээ тий. Нийгмийн ч гэдэг юм уу эмэгтэй хүний ч гэсэн асуудал байхгүй. Тэгэхээр энийг зөвхөн ирчүүд зориулсан гэж ойлгож болохгүй тий. Эмэгтэй хүмүүс бүх хүмүүс л одоо зориулсан л гэж ойлгож. Эрэгтэйчүүдтэй л амьдарч байгаа. Гэдэг болохоор ч юм уу тий. Тийм шүү дээ. Одоо тэгэхээр чөлөөтэй санал бодлоо хэлээрээ. Ер нь бол энэ зөвхөн ирчүүд сонсон гэсэн юм байхгүй. Одоо юу гэдэг зөвхөн эмэгтэйчүүд сонсон насны гэсэн юм байхгүй. Ерөөсө бүх хүнд л зориулж бас хийж байгаа. Тэгэхээр санаа бодол байх юм бол чөлөөтэй илэрхийлэрэй гэж бас үзэж байгаа хүмүүсээсээ үсэх байна. Бүр сэтгэл зүйч энтриг ч гэсэн дараачийн дугаарууд дээр бас авчирч байлаа. Гэтэ яг маа дашка болохоор илүү ингээд нэг юугаар явъя гэдэг байна л да. Тийм мэрэгжлийн хитрхи юм руу халимааргүй байна гэдэг байна тий. Яагаад гэж бодсон юм бэ? Би ингэж бодсон юм. Гэхдээ тиймэрхүү юм судалгаа ярих нь бол зөв шүү дээ. Гуруулаа нэг зүгээр л нэг зүгээр хувийн санаагаа яриад. Тэгэл ирчүүд ч угаас гурван гар тэгээд байж бас болохгүй болно гэдэг ч болохгүй шүү дээ. Гэхдээ зүгээр нэг тал тийм авч явъя. Хоёрдугаарт бас зүгээр л заримдаа зүгээр ирчүүдэд хоорондоо ярьж чаддгүй ч юм уу хэрвээ тийм сэдв байх юм бол бас ярьч тий. Тэр бас айгүй зүгөөсөн байна тий. Бас тийм. Ирчүүдэд одоо ярмаар байгаа мөртлөө ярьж чаддаггүй сэдв байх юм бол санд болгож болох нь шүү. Бичлэлээр даашгүй ярих юм байна. Тийм сэдв шидэрээ. Тиймэрхүү байгаа аахгүй бас. Байгаа. Наа чинь бол үнэн шүү. Хүн нэг өөрийгөө яг мэддэг юм шиг. Би нэг сүлд нэг сэтгэл зүйн програм энэ төр хамрагдаад. Тэгээд тэр яг онлайн юм л та. Тэгээд юм бүгж мөглөд хүн чинь ингээд өөрийгөө ингээд тодорхойлоод ингээд бичээд айгуу тийм нарийн ажилтдаг байхгүй. Тодорхой хэмжээний тесттэй. Тэгэнгүүт би чинь бас нэг тийм өөрийгөө амар нэг тийм сайн мэддэггүй явж ирсэн ойлгож байгаа байхгүй. Би чинь одоо өдний хүртэл ийм юм төсч явдаг гэж бодоодсэн чинь яг ингээд бичээд хараадсэн чинь бас жоох өөр байгаа байхгүй. Тэгэнгүүт тиймнүүдийг юу юм бэ гэж бодсон л да. Хүн ингээд бодно гэдэг нэг юм байна. Өөрөөсөө асуулт асуух гэдэг чинь яг зүгээр ингээд бодхоос өөр байгаа байхгүй. Би яаж амьдрах вэ гэдэг нэг бодоод байдаг. Яг би яаж амьдрах вэ гэдэг өөрөөсөө асуухлын нэг арай нэг өөр процесс яваад байгаа байхгүй. Тэгэхээр залуучуудын хувьд ч гэсэн яг өөрөө одоо юу гэдэг мэдгүй болж ин ч юм уу одоо нэг юм бодоо яваад байдаг. Тэгсэн чинь тэр нь яг ингээд бодит амьдрал дээр боцноос нь бас өөр яваад иж бас магадгүй байх. Өөрсдийн мэдлгүйгээр тийм юм үсэд иж бас болно шүү дээ. Жишээлбэл би бол одоо бас одоо хэдэн жилийн 5 жилийн өмнө ч гэдэг юм уу одоо сүүлийн үед аягүй сэтгэл зүйч энтер бас уулзах шаардлагатай гэх тийм мессежүүд их өгдөг болж шүү дээ тий. Урд нь бол нэг за 5 жилийн өмнө 10 жилийн өмнө бол нэг хүмүүс нэг очтгүй болж шүү дээ. Магадгүй зөвхөн сэтгцэн ч юм асуудалтай хүн очдог гэдэг ойлгоцсон тэрнээсээ санаа зовдөг ч юм тий. Тэгвэл яг бас л боловсрал доо ягаад тэгэхээр хүн сэтгэл зүйчдэр асуудалтай бол очих хэрэгтэй гэл тий. Тэгэл би бол очичлээсэн л та. Тэгэхээр сэтгэл зүйч энтрийг зүгээр яг хилээд байгаа нь оруулж айгу зүг гэж боддог байхгүй. Бид нэр айгу зүг талаас нь өгдөг. Надад ямар ч байсан 5 жилийн өмнө бол тусалсан. Нар мантах гэдэг нэг сэтгэл зүйч байсан. Тэгээд
тэр сэтгэл зүйчтэй бас баярлаа гэж хэлээ. асуудал болсон. Зүгээр таарсан. Ерөнхийдөө яг хэрэгтэй юм байл л те. Яалчгүй наад чи хэрэгтэй. Одоо бас нөгөө mental health те одоо сэтгэл зүйн эрүүл мэнд амар чухал ерөн сэдв болоод байгаа юм шиг надад санагдаж байна. Ер нь сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байна уу? Анхаарыг гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр ер нь бол тэр талаар айгүй их юм ингээл уншаал судлаа л яг хуу яг нөгөө headspace эднэр гэл meditation тиймэрхүү юмнууд оролцчлаа байгаа л да. Гэхдээ айгүй олон хүмүүсээс сонсоод тахад яг бодиттой сэтгэл зүйчдэр очиод ярих одоо зүгээр нэг тийм нэг бэлэн аппликейшн хэрэглэх хоёрын хооронд бол амар том ялгаа байгаад тах шүү. Тэгэхээр одоо бол бас нэлээд ингээд нэг тийм стресстэй үе ирэх гэж байна. Одоо өвөл бол бас л ямар байдгийг та нар угсаа мэдж байгаа тий. Тэнгүүт чинь ингээ бас нялх хөхтөө хүмүүс ингээл тэнгүүт чинь бас ингээл орчны тийм стресс бас айгүйх орж ирдэг тий. Тэр мэрийг яаж хандл хийж явах юм гэдгээс ахвал айгүй олон юм бас байна л да. Тэгээд би бол нэлээд seriously анхаарай гэж бас бодож байгаа. Анхаарахгүй л ер нь болохгүй юм шиг бол. Надад бол яг нэг 5 жилийн өмнө нэг манай сэтгэл зүйч надад зөвлөж исэн юмудаас зүгээр сонирхуулаад ярил л да тий. Хүн ингээд нэг сэтгэл зүйн хувьд ингээд тэнцвэртэй байхын тулд нэг юм сэтгэл зүйн нэг дөрвөн хэрэгцээ байдаг юм л да. Нэг нь болохоор за гэр бүл тий. Гэр бүл тэгэнгუутаа ажил тий. Ажил тэгвэл найз нөхөд гуравт нь дөрөвт нь би өөрөө гэнэ л тий. Тэгэнгუут тухайд би зүгээр юу анзаарсан бэ гэхээр яг гэр бүл тэгэл ажил гээл ингээл явж ирсэн тий. Тэгэнгუут би өөрөө гэдгээ бас жоохон хайцсан байсан гэж санагддаг. Яг л миний нэг хүсэж байгаа юм байна шүү дээ. Тэрийг хийж бас тэрийг нөгөө хийж иж тодорхой хэмжээр нөгөө нэг сэтгэл зүйн тэнцвэртэй байдал чадварлагдсан юм байна л да. Тэгээд яг тэр зөвлөгөөнүүдийг би авснаас хойш бол бас яг тэр дөрвөө жоохон баланстай. Яг аль аль нь 25 гэсэн үг биш. Зүгээр л тэнцвэртэй байна гэдэг чинь аль нь ч хийж болно. Тэгтээ аль нэг нь хангаж л явах хэрэгтэй юм байна л да. Тэгээд тэрнээс хойш илүү нөгөө нэг өөртөө цаг бас жоохон гаргадаг болсон ч байдаг ч юм уу те. Бас дахиад ингээд найз нөхдөдөө бас огт уулзахгүй биш бас уулздаг ч юм уу тийм. Ингээл ажил төрөлтөө гэл ингээл ерөнхийдөө тиймэрхүү байдаг юм билээ. Тэр баланс бол бас тэгтээ нэлээд алдагддаг байх шүү. Ингээд бодохоор. Яалтчгүй тий. Ер нь ингээд нөгөө хүнд бухимдаад байгаагаа мэддэг юм байна л да. Нэг хэсэг мэдж байгаа ш бид нар ажил ихтэй болтой ажил гэж явж амар стресстэй болчихсон тий. Тэнгүүт нөгөө талд нөгөө нэг амарх хэвээр гэр бүлтэй хайр халамж өгч явах хэвээр гэр бүлээ чи орхисон байдаг ч юм уу. Өөрийгөө нөгөө нэг ингээд баясах хэвээр шүү дээ юм чи тий. Өөрийгөө хайцсан юм уу тий. Үн чинь ер нь нэг тийм ажил гэр гэдэг хойрлуу холбирч ороход амар амархан байдаг шүү дээ. Хажуудлын бослуудыг нь би бүр ингэжсэн хамгийн анх ажилд орчоод амар тийм над гонигтай санагдчихсан байдаг. Юу гэхээр ажилд орцсон. Тэнгуүтээ ингээд өглөө ингээл эрт тосоол 9 цагт ажил дээр ингээл очино. Тэнгуүт л орой 6 7 хүртэл ингээл суугаал ажиллаа хийж байгаа л гэртээ нэг 8 9 гэж хурж ирээл. Тэгэл маргааш ажилдаа юм чи ингээл унтаал. Тэгэл нөгөө нэг оюутан чинь ингээд нэг жоохон ингээд нэг тийм уяатан хэмнэлтэйсэн шүү дээ. Тэнгуүт л эндэл амьдрал болоо юм уу гэж амар тийм нэг аимшигтай санагдчихсан байх надад. Яг нэг анх нөгөө ажил дээр гараад чинь. Тэгэхээр цаашдаа бас тийм байж болох шүү дээ. Гинт нөгөө нэг сурагчийн ширээнээс амар эрхчлөөтэй байжснаа ажлын давцанд гарч ирээд ингээд нэг тийм хямралд ордог ч хүмүүс гэж магадгүй шүү дээ. Тэр нэртэй амар их бах. Би бол яг оюутан байж байгаа л ажил дээр гараад эхний хэдэн сар би амар хямарчсан. Угаасаа нэг айгуу тийм буруу хүлээлттэй гарч байгаа байхгүй. Угаасаа өмнө нь ингээл нэг тийм Steve Jobs ингээл TED-мэд сонсол тий. Over expectation тий. Би бол ингээл гараал зүгээр дэлхийн энэ асуудлыг шийдэх гэж төрсөн юм ингээл. Тэгэл гараал Mobicom дорсон байхгүй. Тэгэл тэгсэн чинь шал өөр чинь угаасаа нэг юм тогтцсон корпорацийн бүтэцтэй нэг юм чинь ингээд нэг шатараалын дагуул явна шүү дээ. Би ингээл амар санаа гаргаал тэр байгууллагыг ингээл мандан бадраагаал Монгол төмнийг бүгдийн датагаар хангаал тийм байхгүй. Би ихний үлээлт амар буруу байсан болохоор тэрнээсээ болж стресстэй. Би нэг удаан ажиллаж чадаагүй байхгүй. 3-4 сар болол тэндээс барыг зүгээр дарагдаа юу гэж хэллээ. Миний ингээд тархинд дотор барыг юм аяа хасан чинь юм байх шиг байна. Барыг үнэн үлгэр гарсан уу тэгээ гарч байгаа байхгүй. Гэтэ Монголд бол харьцсан гай юм шиг яг нэг асуудлууд их учраас бид нэр ажил дээр гараад дараа нь янз янзын юмуд хийж ингээ болох юм шиг. Би нэг Солонгост ингээ ажиллаж байхад тэнд бол амар гонхтой шүү дээ. Ягаад гэвэл эхлээд оронгууд нэг одоо юу гэдэг чинь нэг стаф те нэг ажилтан болдог те. Тэгвэл 3 жилийн дараа тэр нэг тийм туслах менежер болно те. 5 жилийн дараа менежер болно гэдэг. Дөнгөж орж байгаа хүнд чи 5 жилийн дараа яг ямар ажил хийцэн байхыг нүд нь харагдах. Яг солонгосчууд бол Азууд тэрэндээ ингээ тасцсан. Тэр нөгөө амьдралын баталгаа гэдэг том компанид орцсон те.
Яг Монгол хүний хувьд л амар тийм хэцүү байдаг байхгүй ингээл нэг тийм чи яг л энэ шатаар ингээд л явна өөр нөгөө нэг ийш тишээ савч гэсэн юм байхгүй. Зүгээр яхаа Монголд ирээд ингээд ажиллаж байгаагийн үед Монголд нөгөө айгүй асуудал байгаа гэдэг нь л Дашкаг хэлээд байгаа тэр Стив Джобсоо байгаа. Гэтэ ямар нэгэн гайхамшигтай түүх бүтээх одоо боломж бол байгаа гэж зүгээр хараад. Тэр бол үнэн тий. Тэр ер нь хөгжиж байгаа орны нэг давуу тал нь тийм. Давуу бөгөөд сул тал юм одоо мэдгүй бас айгүй сонин тий. Нэг бодлын зовлонтой нөгөө талдаа бас нэг одоо нэг устгах мангас байна гэдэг чинь Баатар төрөх гээд шүү дээ. Тэгээ Баатар төрөх гээд байгаа тий. Гэтэ яг бас бүхэн заавал Баатар болох гээд ах хэрэггүй. Бас тий. Монголд бас нэг буруу хандлагууд явчихад байдаг тий. Уруулаач одоо өөрөө заавал Баатар болох гээд тэгээд юу ч болдог уу юу? Гэхдээ угаасаа Зак одоо сайн мэдж байгаа л гэдэг нэг хэсэг одоо нэг entrepreneurship гэж явсан тий. Залуучууд бүгд л одоо бараг стартап хийн гэж entrepreneurship гэтэл цаана хичнээн хувь нь яг үнэндээ амжилт болоод хичнээн дийлийнх нь л амжилт болохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэгээ сургууль мургуулаа хайж идэг залуучууд хүртэл байгаад байгаа. Тэгэхээр бол буруу гэж зүгээр хараад байгаа байхгүй. Тэгээ бид нар ч гэсэн нөгөө нэг ажил хийх гоё гэж төслөл анх бол мессеж тийм л хийсэн шүү дээ. Яг нэг ийм орон зай хаягдсан байна. Доктортой ажиллах тий тодорхой төвчээртэй хугацаатай биш амжилт гардаг энэ мессежийг бид нар өгөх ёстой гэж анх ажил хийх гоё гэдэг одоо нэрийг ч гэсэн Зак өгөөл хэдүүлээ төслийг эхэлчихлээ шүү дээ. Тэр чинь нэг яалтчгүй нэг одоо entrepreneurship гэдэг юм чи өөрөө мэрэгжил болсон шүү дээ. Угаасаа тэрүүгээр чинь бакалавр, магистрийн зэрэг байдаг болсон тийм. Тэгэнгүүт зүгээр нөгөө уламжлалт мэдгүй Bill Gates ч юм уу, Steve Jobs их сургуулийн хаянгуудаа ийм юм хийдэг гэдэг түүхч угаасаа айл 20-30 жилийн өмнө ингээд дууссан зүйл л дээ. Тэгэхээр тэрийг бол бас олон зөв ойлгох хэрэгтэй. Дахиад ирчүүдтэйгээ л холбоё гэж бодож байна л да. Одоо Монголд стартапууд ч гэдэг юм уу, entrepreneurship ч гэдэг юм уу тэр чиглэлээр ингээд явж байгаа. Ирчүүд нь илүү нэг эмгтээчүүд нь илүү нэг юм хэд вэ? Одоо тэр ирчүүд нь баг тий одоохондоо юу гэж бодож байна? Тэ ойролцоо баха. Зүгээр гэхдээ яг нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ. Өдөртөх албан тушаал гэдэг шиг зүгээр яг хүмүүсийн нүдэнд арай илүү харагдаж явдаг ч юм уу эсвэл одоо юу гэдгийг хүмүүс итгэж хөрөнгө оруулдаг ч юм уу одоо тэр тал руугаа гэх юм бол ирчүүд нь арай давмгайлж иж магадгүй. Гэхдээ яг хуу ер нь бол айгүй ойролцоо дуу гэж би хэлнэ. Ер нь бол бас бүр тийм дан ирчүүд хамгаалцсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ миний анзаараад байгаагаар бол яг хав мэдгүй ингээд одоо юу гэмээр эмгтээчүүд нь болохоор айгүй юм consistent ингэж явдаг. Ирчүүд нь болохоор яг ингээд нэг үсрээл гинт амарлаг болоод ингэж гээд байгаа ч юм уу хандлагын нэг юм ялгаатай юм уу бас. Тэнгүүтээ тэр нэг удаа үргэлжлэхгүй тэгээд мэдгүй нэг 7 хоног сар нэг амар од байжснаа тэгээд байхгүй болчдөг ч юм уу нэг тийм ялгаатай юм байгаад байгаа юм шиг бол надад санагддаг. Миний хувьд ингэж яах үедээ цууж харагдаал энгийн залуу байдаг гэж танигдал тэгэл байхгүй. Тэгээд байхгүй болчдөг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд бол айгүй байгаад байгаа юм шиг. Тэр нь гэхдээ мэдгүй одоо өстой юунаас болдгийг би бас хэлж мэдэхгүй байна. Гэхдээ манайхан ч бас нэлээд нэг тийм нөгөө хүн болгон баатар болох гэдэг шиг яг тийм хандлага бас айгүй ихтэй хитрхи тэгээд идэг хүмүүс юм уу гэж бас бодогддیں۔ Ер нь бол ялчгүй нэг угаасаа л та хоёр угаасаа мэдж байгаа шүү дээ. Манай залуучууд ч бас л омог ихтэй ер нь л явуулчих яачи гэсэн нэг тийм тэр нэг хиний Malcolm-ийн Outliers номдэр өгдөг лөө тэр нэг Honor гэдэг нэг тийм жоохон нэг тийм их юмсэг тийм соёлын тэ усад байдаг юм байна л да. Аз нь үү? Тий. Нөгөө Азийн ч юм уу тэр нөгөө нэг ингээл туршил хийсэн байдаг ш' нэг ингээд хонглоор ингүүт нэг том 2 метртэй одоо хар залууг зогсоож байгаа бол ингээл явуулангууд зарим нь бол ингээл хараал айгаал ингээл өөр тийш буцаад явж байгаа. Тэгмүүд Монгол шиг одоо нэг тийм характертай нөхдөл ингээл айхгүй ингээл явж ийн гэж байгаа. Явуулчих яа тий. Тэр нэг талдаа давуу талтай нөгөө талаас сул талтай л байгаа байхгүй. Жишээ нь ажил дээр бол би энэний дор ажиллахгүй ч гэдэг юм. Тий. Би бол мундаг гэж одоо тэгж боддог ч тэр бол дэндүү хоостно ч гэдэг юм уу тий. Одоо сурлаас нарах юм бол нөгөө талаас яг давуу тал нь бол өөртөө ихтэй ч гэж харах. Тэгээ хүлээлт буруу байгаа. Өөрийгөө манай хүн бас буруу хэлсэн байгаа. Дөнгөж олсноо яаж ч удсан даргаасаа мундаг байдаг л байхгүй. Ер нь бол тий. Тэр бол ойлгомжтой. 98% баг. Тэнгүүд манайхан ч нэг анзаархад төвхтэй юм нь за цементний компани Монгол хэд юм гэж өнөөдөр би ярьжсэн чинь 150 байна гэнэ үү? Бетон зургийн компани. Тэнгүүд бас их юм тий. Бодонгууд манад нэг тийм олон дах шаардлага байхгүй шүү дээ.
Манайхан ч барилгын компаниудад ч гэсэн тийм чи амар их гарч ирсэн. Барилгын компани айтайхан явж байгаа л ерөнхий инженерийн тэр нь байжсэн нэг компани болоод гарчдаг. Хамтдаа амар гоё явахын оронд нэг юмний захирал болоод гарчдаг. Тэнд нь байжсэн бас нэг инженер нь бас нэг компани байгуулаад гарчдаг. Тийм тохиолдол аягүй. Наад чинь гэхдээ ер нь бол салбар харгалцахгүй байх. Би бол тэгж бодож байна. Тийм баг. Уг нь тэр чинь бүтнээр авах юм бол хоёр том юм байна гэдэг чинь ингээд хүчтэй аль аллаас хөрөнгөний хувьд ч нэг хүнийхээ хувьд ч гэсэндээ ингээ явчихсан. Олон жижиг юм болчоор тэд нар чинь чадлаггүй. Тийм сул 10 гар байснаас нэг Tyson л байх хэрэгтэй шүү дээ. Дэлхийн аврал оруулах гэж байгаа бол. Тэгэхээр та хоёрын хувьд за үндсэн сэдв рүүгээ эргээд ороход та хоёрын хувьд Монгол эрчүүдийн даваа бөгөөд сул тал юу вэ? Монгол эрчүүд нөө даашгүй юм шүү дээ. Сул тал бол залах уу? За. За доктортой биш. За тэгээд нэг харин нэ одоо яа гэм бол янз бүрийн юмд гэхдээ тийм автах магадлал амар өндөртэй юм шиг байна. Эрэгтэй хүн бол харахад бол ямар нэгэн юмд бол амар хүн авталтай л гэдэг юм. Донтох магадлалтай ч юм уу. Сайнаар бодоход хөл бөмбөгт амар хүн авталтай л гэдэг юм. Ер нь тэр гурвал хаа Сул тал нь. Тэгээ мэдгүй өөр юм байгалах нэг санд орж ирсэнгүй. Яг Монгол эрчүүд сая эрэгтэйчүүдийн хувьд бас тийм байж магадгүй тийм. Монгол эрчүүдийн хувьд яг тэгэл нийтлэл ярьдаг шүү дээ. Тэднэрээс л дурдах хэрэгтэй байх л та жоохон хариуцлагын мэдрэмж баг ч юм уу тийм. Дээрээс нь залах уу гэдэг нэг тийм одоо нэг лазантах ч гэдэг юм уу тийм. Надад хүртэл одоо жишээ нь аюух тийм залхуурах юм байдаг байхгүй тэгэл тэрнтэйгээ л тэмцэн шүү дээ юм чинь тийм. Ингээл хөдөлмөрлөх бол ингээл залхуурах нэг тиймэрхүү хандлагууд байна. Дээрээс нэг жоохон ингээд нэг тийм ингээл нэг жоохон амжилт ч юм уу жоохон юм ингээл ангууд бие тоодох ч гэдэг юм магадгүй тийм байж магадгүй зөв султал гэх юм бол давуу тал бол мэдээж бол бас байж л байгаа шүү дээ тийм юу гэдгийг өөртөө жоохон ихтгэлтэй ч гэдэг юм уу тийм илүү мэдгүй. Гэтэ яг ингэж л хармаар байгаа надад зүгээр ингээд санаж байна. Би нөгөө нэг бас л ингээл нэг буруу ингээд бодож явсан ингээл амар хүнээс нэг илүү гэж бодож бас болохгүй дутуу гэж эзэж бодож болохгүй. Илүү гэл одоо монголчууд илүү ч гэдэг юм. Тийм нь би амар дургах гэдэг. Тийм. Монгол ген мэн те одоо юу гэж цус. Тийм юм биш. Яг л адилхан хүн те. Тийм учраас зүгээр нэг илүү гэж нэг дутахгүй гэж бол заавал бодох шүү дээ. Тэр хүн хийж чадж байгаа юмыг бол би хийж чадна. Дутахгүй гэж бодох зүгээр илүү гэж бодох хоёр ч шал өөр баг. Тийм. Одоо ёс суртахууны хувьд хандлагын хувьд нь шал өөр хандлага байхгүй те. Энийг бас засах хэрэгтэй л байх л та. Манхан ялч нэг нөгөө хамбал жоохон даруу зан дутдаг штэ нэг тийм зүгээр бүрэг даруу биш зүгээр нэг энэ ийм байж болно доо гэдэг нэг тийм хүлийн зөвшөөрчдөг. Нэг гар явж ангууд энэ угаас чаддгүй штэ. Тэгээ бас нэг тийм арга тийм нэг хөлбөр байж болно гэдэг нэг зам бас надад ингээ харагдсан сүүлийн үед бас ингээ нэг тэр нэг тийм л нөхөр өсдөг. 10 жилийн өмнөхөр дүгнэх гэдэг хүмүүсийг хизээ тийм билсэн тэр нэг тийм л гарч тэгэл. Тэр нэг жоохон атаархууч юм шиг тийм. Тиймэрхүү зан чанарууд бас байдсан болов гэж надад ч гэсэн одоо байгаа. Монгол ирчүүд ч бас гурав шүү дээ. Тийм. Мань гурав ч гэсэн аплай хийж байгаа шүү тийм. Бид гурав одоо юу гэдэг чинь нэг тийм айгүй мундагтаа ч юм яриад байгаа биш. Зүгээр асуудал байгаа учраас одоо юу гэдгийг энийг хэлээ яах вэ гэж харилцан ярилцах маркаар явж байгаа шүү дээ. Тэгж ойлгохгүй бол тэгэл бас л зөв ойлгоорой одоо хинбэл гэдэг хэлээ. Хүмүүс бас зөв ойлгоорой юм чинь. Яг энэ сэдвүүдтэй зөрөгтэй барьж авах хэрэгтэй л байх л та. Яг тэгж хараад байгаа. Тэрний залах уу гэдэг дээр би эсвэл би ч амар залах байхгүй юу. Хүн боломж олдох юм бол зөвхөн бодон дээр хөвчих гэсэн юм байна. Тэнгүүд яагаад залах уу байгаа юм гэхээс илүү зүгээр ингээд гоё Netflix үзээд бодон дээр чипсэтэй суухаар яагаад энэ гар хөдөлмөрлөөд байгаа юм гэдэг нь амар сонирхолтой асуулт байгаа байхгүй юу. Талаас нь бас бодох хэрэгтэй юм гэж бодсон. Надад бол default setting ер нь залахгүй юм шүү. Магадгүй тийм. Магадгүй л нэг тэгээд яагаад тэр дундаас илүү хөдөлмөр зарим хүн гаргаад. Би ч гэсэн ер нь бол залхуурах гэдэг тал бол угаасаа нэлээд байдаг. Ялчгүй default setting бол залхуу дээр байдаг баг. Тийм тэгээд тэрийг яаж шингэх үү гэдэг тийм. Тэгээд яг бас миний анзаардгаар та хоёрын хэлсэн дээр зүгээр нэмэт хэлэхэд бол миний анзаардгаар ялангуяа сүүлийн үед зүгээр нэг тийм юу гэх юм. Одоо хоосон empty. Хоосон гэхээр зүгээр хоосон толгой молгоо гэдэг утгаараа биш шүү. Зүгээр нэг юм айгүй тийм хэлбэр хитрхийх
хөөгд байгаа юм шиг надад санагдтыг. Одоо жишээлбэл нэг заавал амар баян болж харагдах гайл ч юм уу. Заавал лаг болж харагдах гайл. Эсвэл мэдгүй заавал лаг сургууль төгссөн болж харагдах гайл. Эсвэл мэдгүй өөрийгөө заавал ингээ бусад прೂв хийх гэдэг нэг тийм хандлага залуучуудын дунд ялангуяа айгүй их байгаа юм шиг надад зүгээр санагдтыг. Надад ч гэсэн байгаа бах. Тэнгүүд чинь нэг тийм яагаад тэгс ёстой юм бэ гэдэг нэг тэр чинь ингээд шал худлаа нэг юм эго ч юм уу нэг тийм сони юм яваад байгаа байхгүй. Ягаад заавал өөрийгөө лаг сургууль болгоод одоо төгссөн гэж заавал ингэж прೂв хийх бусдад харуулах хэрэгтэй юм. Ягаад заавал өөрийгөө захирал гэж ингэж харуулах хэрэгтэй юм те нэг юм жоох юм хоосон нэг юм хэлбэр нэг тийм юм айгүй их болоод байгаа юм шиг. Надад гэхдээ одоо Заки ингээд бас одоо танилцаад жил болчихлоо шүү дээ. Хамтдаа төсөл мөсөлтөөр яагаад гэвэл ингээд яасан. Мэдгүй би ер нь амар саксуу нөхрөөсөн байхгүй ер нь амар саксуу яг одоо чиний хэлж байгаа MP хэлбэр ч юм уу те залуудаа юу тэгээ би бүр ингээд амар баярлдаг нэг өөхөр хизээч би Солонгос руу очиж ингэж бүхийч мэдлдэг болохгүй гэж одоо боддог байсан байхгүй Солонгос драмаг үзий яддаг ч юм уу те тэгсэн чинь хүн чинь нэг давхгүй гэсэн давна гэдэг шиг те тэгэл очсон бүр амар Солонгос школтой болсон ингээл тэгэл тэр школ надад бол айгүй хэрэгтэй болсон гэж боддог л дээ. Тэрийг маань ингээд айгүй дарж өгсөн баг. Яг нөгөө тэр хоосон ч гэдэг юм уу те. Ингээл нэг тийм хэлбэртэй дэдэг юм суудаг болгосон байдаг ч гэдэг юм уу те. Илүү бодож ярьдаг болгосон те. Сүүлдээ бүр ингээд өөрөө өөртөө дургурж яг л урд нь ингээд зүгээр бодож байгаа юм шууд хилчдэг гэсэн. Тэгмээ заримдаа хүнтэй уулзаад ингээд юм хэлэхгүй өнгөрчөд би ямар сони юм бэ тэрэн дээр нэг тийм хилчихгүй гээл. Өөрөө өөртөө ингээд нэг жоохон сонирн болоо. Тэр нь жоохон ингээд нэг тийм тэгээд баруун руу явцсан залуучууд миний бодлоор бүр тэр нь илүү болчтой юм шиг санагдаж байна. Надад мэдэхгүй л дээ зүгээр яг аль аль нь давуу сул талтай. Би аль нэг нь илүү гэж хэлж байгаа юм биш. Тэгтээ зүгээр нэг Азад сургууль төгссөн, баруунд сургууль төгссөн одоо залуучууд жоохон ялгаатай. Тэр бол бас анзаарэгддэг. Ялчгүй калчрын ялгаа байгаа л та. Одоо жишээлбэл юу гэдэг Америкт бол ингээд амар хамбл байж ингээд дугуй суугаад ах юм бол тэр нөхөр ингээд мэдхгүй ингээд игнордуулах магадлал айгүй өндөртэй байхгүй. Тэнгүүд бас яг хаа ингээд илүү итгэвтэй байдаг ч юм уу, илүү ингэж ярьдаг барьдаг те ингээд хандлага бол байдаг. Тэгтээ тэр чинь бас өөр байхгүй. Одоо юу гэдэг зүгээр нэг тийм итгэвтэй байх санаачлахтай байх эсвэл зүгээр яг ингээд хэлбэрдээ байх хоёрын чинь хооронд бол бас нэлээд ялгаа байгаа шүү дээ. Тэгэхээр мэдгүй надад бол яг ингээд яагаал заавал залуучууд ингээд сошиалар оронгууд яагаал нэг юм заавал энэ тэнд очлоо би инглээ тэгээ би ийм хүнд туслаа ч гэдэг юм уу те надад бол жишээ нь ялангуяа хүнд туслаад тэрийгээ ингээд би хүнд туслаа гэж ингэж тавьж байгаа хүмүүс надад юу ч таалагддаг байна. Надад ч гэсэн таалагддаг. Яг хаа ер нь зүгээр дугуй туслалтай би тэгж бодсон. Харин ер нь бол тийм зүгээр туслаад явуулдаг тий. Зарим нь бол бүр амар гойж гоожсон хувцастай очсноо айгу ядарсан үнд яаж тэр айгу ёс зүйн өвд хүртэл харахад айгу эвгүй байхгүй. Тэг яг зүгээр ингээ хараад тахлаар нийгмийнхаа л ингээд хөгжлөөр өөрчлөгдөж явж байгаа юм болов гэж би хараад тахгүй. Жишээ нь одоо ингээд харахад бид нар боловсрал одоо жоохон гайгүй болцсон юм шиг байна. Одоо ингээд харахад 10 20 жилийн өмнө ингээд гүзээтэй ах нар айгу модонд байлаа шүү дээ. Одоо ч баг модон одоо арай өөрчлөгдсөн гэж ойлгоод байгаа. Одоо бол ингээд фитнест яваал ингээд ингэж шүү. А гэхдээ одоо ч гэсэн бас жоохон хоосон байгаа. Ягаад тэгэхээр эрүүл гэдэг талаасаа биш. Бас л нэг гой харагдах гэдэг талаас хүмүүс явж байгаа. Тэгээд тэрнээсээ болоод нэг эмч нартай ингээд уулзж яхад хитрүүлэн хэрэглээд ингээд илэг мэлгэн өвдсөн усуд ингээд байдаг байхгүй тийм гинтиж мэдсэн ч гэдэг юм. А тэгэхээр дараагийн шат нь бол нөгөө эрүүл тал руугаа эрүүл нь илүү гоё гэдэг рүү орох хэвчлээ. Тэгэхээр яг одоогийн залуучууд бид ингээд тим ийм ингээд яг нийгмийнхаа хөгжлөөр л ингээд өөрчлөгдөж явж байгаа юм болов уу гэж би хараад байгаа. Одоо магадгүй жоохон боловсрлоо, жоохон мэдлэгтэй болцсон учраас ядаж эрүүл одоо хөдөлгөөн хийх ёстой, дасгал хөдөлгөөн хийх ёстой гэдгийг ойлгож эхэлчихэж байгаа шиг шүү дээ тийм. Одоо камертоны болт ч ах ингэж амар булчинтай хайр хүч дээр гарч ирэл тэрнээс хойш нэр бас нэг судалгаагаар хүртэл бас тийм байдаг гэж ярьсан баг шүү. Магадгүй фитнест явагчдын тоо нэмэгдсэн ч гэж байгаа шүү дээ. Тэгээд бас нэг юм одоо олон нийтийн танилч гэдэг юм уу тийм улсууд нь нийгмийнхаа бас жоохон ингээд нэг зөв үлгэр дүүрэл үзүүлж ингэж явах хэрэгтэй болов гэж хараад байгаа юм л та. Жишээ нөгөө бас л нэг солонгосдоос солонгос ярих. Солонгосчууд айгуу сонин шүү дээ. Нөгөө нэг одуудаа бүр амар ёс суртахууны өндөр тийм хүлээлт ингэж тавьдаг нөхдүүд. Жоохон асуудалд орох юм бол тэгэл тэр хүний карьер дуусна. Сая чи одоо нөгөө нэг бас ингээл Big Bang-ийн асуудал боллоо шүү дээ. Тэгэл тэр нөхч юм бол ер нь бол ингээл байх дуусчих. Нийтээрээ бүр ингээд үзий ядаал ингээл асуудалтай те.
Одоо нэг Канам стилийн сая шүү дээ тий. Нөхөрчин бол ингээд юу шүү дээ. Бас нөгөө нэг Бостонд сургуульд сурж байхдаа ингээд нэг үүс татсан хэрэг сүулт нэг гэж аангуудаа нөхрийг чинь бас ингээд бүр будаа болгож исэн. Нөхөр айгу аазгаа 2 удаа зэрэг албаасан байдаг аахгүй яа тэгэхээр чи 2 жил шүү дээ. Тэнгуутаа 2 жил хаасан чинь энэ ингээд дуусаар байгаад хаагаагүй байна гэдээ ард нийт нэг тиймэрхүү шүм гаргасан чинь дахиад хаалгаа. Тэгээ тэрүүгээр ингээд нөгөө нэг олон нийтэд ингээд танил байгаа улсуудыг хүмүүс их харж идэг гэдэг үүднээсээ нийгэм нь айгүй тийм цензурч гэдэг юм уу өндөр хүлээлт тавьдаг. Тийм ёс суртахууны юм тавьдаг. Тэрэндээ бол баг галзуурдаг юм байл л дээ одууд нэг харж байгаа. Манад олон нийтийн танил улсуудаа тийм цензур тавьж байгаа байлуу нөгөөдөл нь тийм үзүүлж байгаа байлуу гэл хэдүүлээ юу нээр хальж яриад байна ирчүүдээс болдод явцсан. Одоо энэ өнөөдөр уструу орж байгаа. Устрыг ярьж ерөөсөө болохгүй. Яг хөө ихнийх юм чинь тэгэл. Тэрнийг яагаад одоо өөрийгөө харуулад байна гэдэг дээр би нэг манайхаа одоо хоорондоо яаж өрсөлдөхөө жоохон мэдэхгүй байгаа юм болоо гэж бодоод байдаг шүү дээ. Магадгүй. Нэг одоо нэг ямар ч юм чинь нэг юм одоо hierarchy гэдэг чинь нэг юм шатлал одоо дээр үеэс нэг сүргийн ахлагч ингээл нэг юм амтны төрөл байдаг шээ тий. Тин системээрээ нэг хүн чинь бас нийгэмдээ нэг арай нэг өндөр байр суурьтай болчихгоол явж байгаа шүү дээ. Тэнгүүтлээ манайхан чинь нэг яг юугаараа өрсөлдөх юм бол би нэг арай өндөр байр суурьтай болох нь гэдэг нэг тийм тодорхойгүй юм уу. Америкт энэ төр хүмүүс ингээл зөвхөн танилуудтай ингээд ярангууд одоо тэд нар чинь нөгөө нэг Ivy League-ийн сургуульд орох гол амар 10 жилээсээ ахлах сургуулиасаа ч биш баг дунд сургуулиасаа эхлээд бэлдэж эхэлж байгаа байхгүй тий. Би Стэнфордод орно. Тэгээд хуулийн ангид орно. Юу ч үгүй. Тэнгүүтээ тэрнийхээ төлөө бүр ингээ ахлах сургуульд байхдаа нөгөө сургуулийнхаа оюутны зөвлөлийн дарга болохын төлөө мөрийн хөтөлбөр төвшүүлээл өрсөлдөөл нэг яг тэнд хүрэх зам нэг тийм тодорхой ах шиг байгаа байхгүй. Компани дээр ч гэсэндээ гадны компаниуд ч юм бол нэг юм тодорхой шатлалтай шүү дээ. Ер нь нэг ийм гүйцэтгэлтэй иймэрхүү хүн нэг менежмент төвшөнд очиод тэндээсээ нэг ийм төвшөнд очиж шүү гэдэг нь тодорхой ч юм уу. Тэнгүүд манайх болохоор хин хаана очиод байгааг нь мэддэхгүй. Хин одоо яаж ч захирлаад байгаа, яаж ч одоо хаан ч ороод яваад байгаа тэрийг мэддэхгүй. Тэгэл нэг юу ч нэг харагдаж байгаа юмараа нэг арай айтаахан байчи гэсэн юм рууч бараг явж байгаа юм. Мэдгүй. Бас тийм. Ер нь яг айгүй тийм соёлын ялгаа ч юм уу одоо мэдгүй уламжлалын ялгаа ч юм уу байдаг л ах л та. Одоо жишээ нь яг дээр үе гэж бодох юм бол одоо имэйл одоо хит утгач байдаг юм уу те одоо тийм юмар бас ингээл нэг анхаардаг гойдог бас нэг тийм юмнууд байсан гэ бодохоор мэдгүй тийм нэг уламжлалын юмнууд ч нөлөөлдөг гэж бас магадгүй л те мэдгүй ер нь болохоор нэг ингэмэрлж юм санагдав. Одоо цаг үе чинь өөрчлөгдөжлөө шүү дээ ерөнхийдөө ингээл асар хугацаатай өөрчлөгдөж байна. Тэгэхээр орчин үеийн эрэгтэй хүн одоо ямар байвал зохих юм бэ ч гэдэг юм уу те. Цаашдаа бас нэг гэр бүлийн харилцааны талаас ч гэсэн бид нэр ярих хэрэгтэй болов гэж хараад байгаа байхгүй. Ягаад гэвэл одоо ч нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хоёулаа ажилтдаг болчлоо те. Тэгэнгүүт хуучин бол нөгөө нэг за бүр анхтаа бол их эрэгт ёс байсан те. Дараа нь нөгөө нэг хөдөлмөр ингэж орж ирэл овг аймгаар яадаг одоо эцгийн эрхт ёсод амгаалсан. Тэгмүүд одоо бол яг гэр бүл дээр ингээ харах юм бол бас их нэлээд өөрчлөлт орсон шүү дээ. Тэгсэн. Миний ойлгож байгаагаар бол эмэгтэй ч гэсэн хөдөлмөрлөж байгаа. Эдийн засгийн хувьд бол дан ганц ирчүүд нь ингэдэг үе чинь ингээ жоохон өнгөрчөөд шүү дээ. Тэгсэн. Тэгмүүд тэн дээр чинь нөгөө нэг гэрээ эзэнгээл дандаа ингээл нөгөөх нь илүү байх хэрэгтэй гэж бод. Тэнд ч гэсэн харилцаан дээр асуудал бол байгаа гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр яаж зохицож байх хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Тэр төлөвлөдөг ч гэсэн ингээ асуудлууд гаргаж ирээс ярих хэрэгтэй л ярих хэрэгтэй л бах тий. Ер нь л тэгэл яг ер нь бүх нийгмийн харилцаан дээр л нэг юм байгаад байна л да. Гэхдээ миний хувьд ингэж одоо илүү нэг тийм яг шүүмжлээл ингээл нэг тийм хий хоосон тийм зөндөл байдаг шүү дээ. Зөндөө байгаа. Тэрнээсээ илүүтэй нэг жоохон гэгээлэг. За ийм байш үү, энийг ингэж хийдэж болд юм байш үү ч гэдэг юм уу. Аск бол за энд нэг хүн ингэж хийдэг юм байна ч гэдэг юм. Жоохон нэг тийм хүмүүст нэг тийм төлөвлөгөө ухаарл мэдхгүй одоо юу гэж чинь. Зүгээр бодсон нэг юм. Зүгээр яриад өнгөрөх биш. Зүгээр яг ингээд бодтой юм хэлсэн дээр л те одоо юу гэдэг шийдэл маягийн юм те ядаж бид нар ингэж туршиж үзсэн ч байдаг юм эсвэл энэ хүн ингэсэн ч байдаг юм яг бодтой жишээнүүд бас хэлэхгүй болохгүй л ахал та. Тэгэхгүй бол муулаад дуусчих юм бол тэгэл. Муулаад дуусчих юм бол тэгэд муулдаг улсууд зөндөө л шүү дээ. Зөндөө байна шүү дээ. Ажлын байрал туссан. Тэгээд нэг бас магадгүй одоо хэдүүлээ утахгүй бас нэлээд удаан л ярьчих шиг боллоо дуусах гэж байгаа.
бас нэг боловсролын асуудал дээр ингээд нэг ярьж хахад би дахиад нэг судалгаа ярих гэдэг юм шиг sorry. Ерөнхийдөө нэг сая нэг хүчирхийлэл болон сэтгцэн эрүүл мэндийн нэг тийм судалгаа байна л гадны бид нэг ингээд харж ирсэн чинь ер нь 45-аас доош насны эрэгтэй ч эмэгтэй ч ингээд хүмүүс ингээд харж байгаа байхгүй. Тэгмээд нийгмийн эдийн засгийн хувьд арай илүү статустай улсуудаас нийгмийн эдийн засгийн хувьд одоо арай бага статустай хүмүүс нь хүчирхийлэл үлдэхдээ 3 дахин илүү гэж. Боловсролын одоо орлогын бэлтгэл хандаад байна шүү дээ. Тэнгуүтэ түрүүний миний нөгөө ярьсан 60-аад онд хийсэн судалгаагаар харахад боловсрол багтай ирчүүд ажилгүй байх магадлал илүү өндөртэй. Ажилгүй байна гэдэг маань ядуу байх магадлал илүү өндөртэй. Тэгэхээр ядуу байхлаараа илүү их хүчирхийлэл нэлээд тийм одоо хэрцгий байдлын хүчирхийлэл үлдэх магадлал өндөртэй гэдэг нэ. Тэгээд эдгээр залуучууд болохоор хүнтэй нэг гэрлэхгүй байх магадлал өндөртэй. Гэхдээ эцэг болох магадлал өндөртэй гэж юм шиг. Хүнтэй гэрлэхгүй мөртлөө эцэг болох магадлал өндөртэй. Иймэрхүү юмыг би ингээд нэг гадны ингээд нэг судалгааг харчингуудаа Монголд ингээд нэг болж байгаа нэг тийм хэрэгүүд идэв шүү дээ. Тэрүүтэй ингээд хүүхдээ ингээд хүчирхийлээ зодцсон ч гэх юм уу те хазаж мацсан ингээд би бүр Солонгост бүр санаж байгаа байхгүй тэр нэг 3 настай 5 настай хүүхдийг хазаж мацсан гэдэг бүр ингээд аймар сонирн болоод үржлээд авчихсан юмцсан гэдэг бүр ингээд бодож ирсэн. Тэгэл тэр нөгөө тэгмүүд сая тэр судалгааг харангуйтаа тэр нөгөө нэг манаа дээр болж байгаа гимт хэрэгүүдийг ингээд бодоод үзэнгүүт яг л нэг тийм боловсролоос шалтгаалтай те боловсрол бол өргөө ойлголттой биш. Адилхан үндэстэй байж болох үсэн шүү. Тийм адилхан үндэстэй. Тэр нь олон орон дээр ингээд тодорхой ингээд зүү тогтол харагдсан. Тэр энэ дээр бас хэдүүлээ бас нэлээд ажил мессеж хаймаар юм шиг байна л та. Боловсрол тал дээр ичүүд маань боловсрол ч нь бол яг академик боловсрол нэг тусдаа. Гэхдээ яг ингээд нэг хүмүүжил амьдралын боловсрол гэх юм уу юу гэж нэрлэх хэвтэй. Хүн чинь нэг ингээд боловсрол жимс болох хэвтэй шүү дээ. Тийм боловсрох хэвтэй шүү дээ. Бас тэр талаасаа хоёр талын боловсрол бас явж байгаа. Яа нэг тийм үг байдаг шүү дээ. Хүүхэд төрхөөс 100 жилийн өмнө хятад зүсцэг үлээ. Тэр хүүхдийн боловсрол төлөвшөл эхэлнэ гэдэг. Нэгсэндээ нийтээр нийгмээрээ одоо нэг хүүхэд төрлөөхөд нийтээр тухайн нийгэмд л одоо нөлөөлдөг байх л та тэр ямар хүн болох нь. Тэгэхээр бидний орчин дээр ямар за ингээл ярих юм бол амар их юм байна. Би жоохон хүн юм руу оруулах гэдэг бол даашка ингээд жоохон дарж өгөө шүү. Хитрхи ингээд нөгөө гүнзгий яах гэдэг. Би тэгэл заримдаа дагаад гүнрээд. Маа даашка чи бүр гүн ухаан талаас нь орчвол бүр аягүй хэцүү юм болно. Харин за хоёр дип хүнийг би л одоо ширчиж дээш нь одоо татчихъя да одоо. За гурлаа ер нь ингэсгээд за тэгээ энэ удаагийнхыгаа бол ингээд бацъя те тэгээд ямар ч байсан юу ярих гээд байгаа гэдгээ бас нэлээд хангалттай мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна. Тийм тэгээд бас давхар хальж бас Дими Балаа ярьсан бол уучлаарай. Тэрнээс гадна бидний ярьсан юмнууд бол одоо юу гэдгийг бас зөөр хүлээж аваасаа гэж хүсэж байна. Одоо ямар нэгэн байдлаар шүүмжилсэн ч юм уу, муу хэлсэн ч юм уу одоо тэр утгаараа бас биш шүү гэдгийг зөв ойлгосоо гэж сургамжлах гэдэг юм биш. Тийм, манайд одоо preach хийх гэдэг юм бас биш. Өөртөө бол ялгаагүй алдсаар яваа. Тийм, мань гурав бол те бас угаасаа л яг ижлэхэн. Тэгэхээр бид ярьсан юмн дээр бид гурав бас өөрсдөө яг хамрагдаж байгаа, орж байгаа гэдгийг бас ойлгоорой. Адилхан хамтдаа л ингээл нэг одоо сонсох залуучууд гэдэг юм уу хамтдаа л ингээл суралцаад явчихъя гэж боддог байна. Ирчүүдийн асуудал юу вэ гээл тэ. Тий одоо яг юу гэдгийг жишээлбэл бид гурав яг энэ подкастыг хийгээг өөр нэг гурван нөхөр хийсэн байлаа гэж бодъё л доо. Гэхдээ тэр подкастыг би сонсох байсан байхгүй. Тэгээд бас ярьж байгаа юмнаас нь юм бас өөртөө дүгнэлт хийх ч юм уу тэ бодох байсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо юу гэдэг бид гурав амар лагдаа юм яриад байгаа юм биш шүү. Зүгээр л яг ийм юм хэрэгтэй гэж үнэхээр үздсэн учраас ягаад тэгэхээр надад бол хэрэгтэй байгаа. Надад ч хэрэгтэй. Та бид би одоо хагасаа тэр Москвор явна гэхдээ бас нөгөө men self-тэй авна гэж боддог. Тэр яг ийм юм л тэ ирчүүдэд зориулсан ч гэдэг юм уу ирчүүдийн асуудлыг шийдэл ирэлхийлсэн тийм л айгуу гоё подкаст болоосаа л гэж бодож шүү дээ тэ. Гурлаа ч гэсэн олон сурах байлгүй энэ хугацаанд л гэж ойлгоод байна л та. Гурлаа нэг тийм нэг мэйл ч юм уу нэг юм ээж те. Тэгээ комментэн дээр бичнээс мэйлээр бас явуулна санал ч юм уу эсвэл нэг юу ч үгүй өөрийнхөө нэг амьдралын нэг түүх мөх юу ч үгүй юу ч явуулсан болно.
Тийм тэгээд Доор оруулчих бах. Ирчүүдийн тухай ярилцъя. Тэгээд аялал маань дөнгөж эхэлж байгаа. Тэгэхээр цуг агараа гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.